За та твний талаарх твний тэмцээний талаарх ямар шохон сэтгэл байна вэ? За сэтгэл бол маш өндөр байна. Тэгээ багтаа бол тоглолт багтаа 10 жилээр тоглолтог байсан шүү дээ. 10 жилээр тоглолтог байж байгаа тэрнээс хойш бол тоглох ойлцсон гэж чинь 7-8 жил болчихж байна уу. Тэгээд өмнө бас энэ Монгол таавн дээр нэг тэмцээн болж л байсан. Тэгээ би жоохон ингээ бүртгүүлж байгаа тухайд бол амжааг байхгүй. Тэгээ өнөөдөр манай өчигдөр манай анги хөлтөө залгаад хаа ингээ чиний зурагч ингээ фэйсбүүк дээр байж тээ. Ийм тэмцээн уралдаанд орохгүй мөнэ тэрийгээ санаа. Тэгээд түрүүнээс хоцрон байж хүрээд ирсэн байхгүй. Дараа чинь тэмцээний зохион байгуулалтад орох төлөвтэй байна. Орё гэж бод. Яг энэ удаад нь дөрүүлсэн юм чинь дараа дараагт нь бас дөрүүлэх ах л гэж бодоод орно шин. Гэтэ хамгийн гол нь нэгнээс илүү гарч давуу гарахтай гол нь биш л те. Журлаг спорт энэ тэв гэдэг спортыг өшөө илүү хөгжүүлээ тийм ээ. Бусад залуучууд үед ингэхэндээ энэ бие хүчний ч юм уу аюус чадвар шаардсан тоглоом шүү дээ, спорт шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ тэмцээн энэ тэв гэдэг зүйлийг өшөө илүү өргөн дэвшүүлээ тийм ээ. Тоглоод ядаж биеийнхээ чилээ гаргаад тийм ээ. Ямар нэгэн нурууны хүчтэй ч юм уу хөшин хүмүүс байдаг шүү дээ. Зүудээр ингэж игээ бие хаагаа халаагаад ирэх юм бол өөрсдийн бие эрүүл мэндийн сайн болоод гэж бодож байна л. Баярлалаа танд. Баярлалаа.